эрхлүүлэхэд төлөвлөж байгаа зүйлүүд дээр гишүүд бодлогын чиглэл бид юунд анхаарч ажиллах вэ гэдэг асуудлаараа мэдэн сан солилцсон. Өнөөдөр ерөнхий сайд улс орны ард түмнийхээ язгуурын ашгийг тэргүүн тавих нь зүйтэй гэж үзэж улсын их хурлын судалдаа улс төрийн нам эвслүүдэд хуулийн дагуу хамтран ажиллах саналаа өнөөдөр өглөө хүргүүллээ. Ерөнхий сайдын энэ шийдлийг ардчилсан намын бүлэг мөн түүнчлэн үндсийн зөвлөлт хороо дэмжиж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгвэл учраас өнөөдрөөс эхлээд улс төрийн намуудтай эвслүүдтэй зөвшөөрлөх хамтран засгийн газар хамтран ажиллах талаар зөвшөөрлөх ажил эхэллээ гэж ингэж үзэж болно. Улс төрийн намууд өөрсдийнхээ хариуг энэ 7 хоногт багтааж өгөх бах. Энэний дараа бид нэр засгийн газрынхаа бүтцийн тухай асуудал, за бүтцтэй холбоотойгоор цаашд ажиллах гол шийдлүүдийг бол гаргаж тавина гэсэн юм бодолтой байгаа. За хамтран ажиллах тухай саналд бид нэр гол зүйл тусгасан зүйлүүдийг бас та бүхэнд хэлээд өгчэй гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр улс орны улс төр нийгэм эдийн засгийн хүрээнд хуримтлагдсан олон асуудлууд байгаа. Энийг гол шийдэл болгоход бүгдээрээ хамтрая гэсэн ийм саналыг гаргаж байгаа. Энэний хүрээнд парламентын засаглалаа бэхжүүлэх, үндсэн хуулийн зохион өөрчлөлтийг оруулах, засаглалын чадвар, нэгдмэл ойлголт, хяналтаа төгөлдржүүлэх зэрэг асуудлууд нэгдүгээрт орж байгаа. За хоёрдугаарт мэдээж асуудал улс төрийн намуудынхаа хуулийг зэгцлэе, сонгуулийнхаа хуулийг зэгцлэе гэсэн ийм асуудал орж байгаа. Гуравдугаарт энэ улс оронд хэрэгжиж байгаа бас зарим нэг нь гацаад байгаа юм томоохон төслүүд, ялангуяа оюу толгой, 5-7 төслүүдийг цааш нь явуулахад бол хамтран ажиллая. За дөрөв дэх асуудал мэдээж гадаад дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчинд бүрдүүлэхийн тулд бол улс төрийн намуудын нэгдсэн ойлголцол, улс төрийн доктортой байдал бол улс оронд нэн тэргүүн чухал байгаа гэж ингэж үзсэн. Ийм үндслээр бол намуудаа хамтран засгийн газар байгуулах саналыг тавьж байна гэж бид ингэж ойлгож байгаа. Тийм учраас бол энэ ажиллагаа бол энэ 7 хоногт үргэлжлэж дуусах ёстой. За ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг байгуулагдсан бэлэн байгаа. За бусад намууд дээр ажлын хэсгийг аль биесээр байгуулагдахад бид нар бас ажлын хэсгийн хүрээнд яаж хамтран ажиллах, гэрээгээ байгуулах уу, гэрээнд юу юугаа тусах уу гэдэг гол залтуудаа оруулаад явна гэсэн төлөвлөгөөтэй байна. За хоёр дахь асуудал бол ерөнхий сайдтай яригдсан асуудал мэдээж эдийн засгийн тухай асуудал. Өнөөдөр тулгамж байгаа эдийн засгийнхаа гол зүйлүүдийг адилаас нь авч үзэх юм. Юуг нь бид нар үргэлжлүүлж ярих юм, юу нь бидэнд саад болж байгаа юм бэ гэдгээ энэ 7 хоног засгийн газар бүгднийг одоо дотооддоо нягтлж үзээд эх 7 хоногт бидний гол сэдэв бол бүлэг дээр ярих гол сэдэв бол эдийн засгийгаа идэвхжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн одоо өөрөөр 34 дугаар тогтоолын хүрээндх асуудал. Энэ дээр хийгдэг болон хүлээгдэж байгаа ажлуудыг бид нар цааш яаж эрчимжүүлж явуулах вэ гэдэг асуудлуудыг бол хөндөжсөн ийм сэдэв болж асуудал тавигдж байгаа. Энэ хүрээндээ бол ардчилсан намын бүлэг эдийн засгийн бодлогын хүрээнд ерөнхий сайдтай хамтран ажиллахад хамгийн түрүүнд ямар зүйлсүүдийг авч явах вэ гэдэг асуудлаа бол шийдэхээр ингэж бүлэг дээр ярилцсан гэдэг та бүхэнд мэдээлчихье. За хоёр дахь асуудал бол төрөөс боловсролын талаар баримт бодлогын шинжлэх тухай асуудал ажлын хэсгийн хүрээнд яригдж байгаа. Энэ асуудлаар бол гишүүд нэлээд тодорхой саналуудыг гаргасан. За ажлын хэсэг төрөөс боловсролын талаар бодлох баримтлах бодлогын асуудлаар ажлын хэсэг дээр бүлэг дээр гарсан тодорхой саналуудыг бид нар ажлын албаараа албажуулаад ажлын хэсэгт өгье гэсэн юм шийдэл гаргасан байгаа. Энэ асуудлаар бол дэлгэрэнгүй мэдээлээ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын талаар ярилцсан байгаа. За анх 1995 онд бол 36 дугаар тогтоолоор бодлого батлагдж байсан. Одоо энэ бодлогыг шинжлэх зайлшгүй одоо нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгээд энэ боловсролын бодлого бол улсын хурлаар хэлцэгсгэн дэмжигдсэн. За өнөөдөр ажлын дэд хэсгүүдээс бас мэдээлэл сонссон. За энэ бодлогод бол нэгдүгээр үндсэн зарчим,
хөгжлийн стратеги, удирдлага зохион байгуулалт, чанарын үнэлгээ, санхүүжилт гэдэг олон одоо зүйлүүдийг ярилцсан. За үүнээс онцолжвол манай гишүүд бол ямар зүйл дээр анхаарлаа хандуулахыг одоо ажлын хэсгийн гишүүдэд анхааруулсан байх гэхээр нэгдүгээр өнөөдөр боловсролын салбарт үүсэж байгаа энэ гендерийн харьцаа байгаа. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль багшилж байгаа багш нарын мөн дээд сургуульд багшилж байгаа багш нарын дийлэнх нь одоо эмэгтэй багш нар байгаа. За мөн дээд боловсролын сургуульд суралцагчдын дийлэнх нь одоо эмэгтэй оюутнууд эзэлж байгаа учраас энэ асуудлыг одоо үндсэн хуулийн зүйл заалтаа зөрчгүйгээр хэрхэн одоо зөв зохистой шийдвэрлэж болох вэ? Энэ салбарт гендерийн зохистой харьцааг бид хэрхэн бий болгох талаараас анхаарч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд бас хэлсэн байгаа. За өнөөдөр одоо байнгын гомдол дагуулж байдаг, шүүмжил дагуулж байдаг энэ хит олон дээд боловсролын одоо дээд сургуулиуд байгаа. За энийг одоо бас хэрхэн одоо зохицуулах вэ? Чанарын үнэлгээг нь хэрхэн хийх вэ гэдэг дээр бас ажлын хэсгийн гишүүдээс мэдээлэл сонссон байгаа. Тэгэхээр өмнө нь бол одоо сайн дураараа магадлан итгэмжлүүлж исэн бол шинэ боловсролын бодлогот бол энэ магадлан итгэмжлэлийг зайлшгүй хийх ёстой зүйл үүгээр эдгээр сургуулиудын чанарын одоо шалгуур үзүүлэлтийг хангах чухал зүйл болно гэж одоо үзэж байна. За мөн одоо Монгол улсад суралцах дээд боловсролд суралцж байгаа суралцагчдын 50 гаруй хувь нь бол нийгмийн салбарын чиглэлээр, хүмүүнлэгийн салбарын чиглэлээр суралцж байна. Энийг ирэх 10 жилд одоо аль болохоор байгалийн шинжилгээ ухаан, за инженерийн одоо чиглэлд суралцуулахаар одоо бодлогыг яаж боловсруулбал энэ чиглэл рүү одоо суралцах оюутны тоог нэмэгдүүлж болох вэ гэсэн ийм одоо гол зүйлүүд дээр бас ярилцсан байгаа. За ингээд ажлын хэсэг бол нэлээд одоо хариуцлагатай ажиллаж дахиж одоо бүлэг дээр эдгээр асуудлуудаа ярилцахаар оруулж ирсэн. За гурав дахь асуудал бол нийгмийн даатгалын багц хууль анх 94 онд батлагдаад одоо 20 гаруй жил болж байна. За энэ нийгмийн даатгалын багц хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцсан байгаа. За өнгөрсөн хугацаанд 10 гаруй нэмэлт өөрчлөлт оруулсан боловч энэ нь бол өнөөгийн одоо хэрэгцээ шаардлагыг зохицуулах боломжгүй болж байна. Практик амьдралд хэрэглэхэд одоо маш олон ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн учраас энэ одоо нийгмийн даатгалын багц хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн байгаа. За жишээлхэд эндээс маш олон одоо зүйл заалтууд орж ирж байгаагаас тоомлж хүргвэл нэгдүгээрт одоо тэжээгчийн алдсны тэтгэврийг тэжээгчийн асрамжид байсан 0-16 насны хүүхэд авахдаа зөвхөн одоо нэг хүнээр тооцож авдаг. Гэтэл хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд бас энэ аав ээжийнх нь хоёулангийнх нь тэтгэмжийг бодож олохгүй зөвхөн нэг тэжээгчийн алдснаар бодож олгодог нь бол өнөөдөр бас хүндрэл үүсгдэг учраас энэ аав ээжийнх нь эцэг эхийнх нь нэгтгсэн дүнгээс энэ тэжээгчийн алдсны тэтгэврийг бодож олгох. За мөн одоо энийг авахд шаардлагатай тэр бичиг баримт насар их хүнд сурталчилгааг дагуулдаг энийг өөрчлөх орсон байгаа. За мөн одоо жирэмсэн болон нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүйлд бол жирэмсэн болон амарцсны тэтгэмж авахд бол маш олон бичиг баримтууд шаардлагатай байдаг. Энэ нь бол 6-7 хоногийн дотор хийгдэх ёстой байдаг учраас маш олон ээжүүд энэ тэтгэмжээ авах одоо боломжоос бас хасагддаг. Тийм учраас энэ хугацааг 6 сарын дотор болгоод өөрчлөх гэсэн одоо энэ олон одоо өөрчлөлтүүдийг оруулж ирэхээр өнөөдөр бүлэг дээр бол сонссон байгаа.